Энэ хулгай дээрэм авилга, хэв журам, олон нийтийн аюулгүй байдал цаашлах юм бол төрийн төсвийн хөрөнгө санхүүтэй холбоотой энэ хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой. Ялгаа заагийг тодорхойлох ёстой олон асуудалд оролцохгүй гэсэн үг ерөөсөө биш. Нэгдүгээрт энэ гэмтэрхтэй тэмцэх ажлаа эрчимтэй үргэлжлүүлнэ. Би ажил авч байхдаа засгийн газар бүрдэж явах маш тодорхой хэлсэн шүү дээ. Энэ улс орон чинь хулгай дээрэмчтэй улс болчиход байгаа юм уу? Эсвэл гэмтэн гүтгэгчтэй улс болчиход байгаа юм уу? Нэг бол хууль нь үйлчлэхгүй байгаа юм уу? Эсвэл хуулийн байгууллагууд нь ажил хийхгүй байгаа юм уу гэдгийг ялгаж салгана гэж. Энийг нэг өдрийн дотор бүгдийн зөв бурууг нь тодорхойлох асуудал энэ ерөөсөө биш. Хууль хяналтын байгууллагууд ажиллаа хийж байгаа авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерхий газар, прокурор, шүүх нөгөө бас нэг ярьсан байр суурь илэрхийлсэн асуудал бол энэ шүүх эрх мэдлийн байгууллага гүйцэтгэх засаглалын хоорондын бодлогын уялдаа холбоог хангана. Бодлогын уялдаа холбоо хангагдаагүйс болоод хангагдаад тэр нь болохгүй байгаа юм уу? Эсвэл өөр ямар шалтгаанууд байгаа гэдгийг тодорхойлно. Энэ салбар хариуцсан сайд эсвэл одоо засгийн газрын гишүүн гэдэг бол зөвхөн нэг хэрэг тухай асуудал ярих тухай асуудал энэ юусэн биш байхгүй. Тухайлсан хэргийг би ярихгүй гэсэн. Ярьдаг газар нь яри гэж байгаа. Ярихын шаардна гэж байгаа. Маш тодорхой хэлсэнтэй. Хэрвээ авилгатай тэмд холбоотой асуудал байвал шалгаж байгаа болов шалгах ёстой болвол иргэний мэдээллээр хэрэг бүртгэл үүсээд явж байгаа бол энийг шалгаж тодорхой болгох гэж байгаа. Гин буруугийн тогтоо гэж байгаа. Шүүхийн байгууллага тогтоох ёстой. Шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад гин буруутай тогтоогдоогүй байхад хэнийгч буруутаад үл тооцно гэсэн үндсэн хуулийн болон хуулийн заалтууд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудын хүрээнд холбогдох байгууллагууд мэдээлэл өгнө. Шаардлагатай тохиолдолд бодлогын болон бусад асуудлаар би мэдээлэл өгнө. Бас нэг зарчим би ярьсан те. Төр бол төр. Одоо биднийг энэ хулгай дээрэм үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлууд яриад байгаа юм уу? Эсвэл үнэхээр бодиттой хэрэг шийдвэрлэлт нь өөрөө шүүхийн шатанд удаашаад байгаа юм уу? Прокурорын хяналтан дээр удаашаад байгаа юм уу? Эсвэл мөрдөн шалгах үйл ажиллагаа бусад төвшөнд замхраад байгаа юм уу гэдгийг шалган тогтоох ажлууд эрчимтэй үргэлжлэнэ. Хамтарч ажиллана холбогдох байгууллагуудтай шаардлага тавина. Тийм. Амраас ихтэй холбоотой болтыг асуудал, оргилтэй холбоотой 20 сая доллар гэлээ. Тэнгууд олон нийт юу гэдэг вэ? Яг энэ хоёр хүн чинь хууль сайдаа авчлаа гэж засаг байгуулж ярьжсэн шүү дээ. Хоёр намаас хууль сайдаа авчлаа. Өөрсдөө хэрэглэж явуулаа ингээд нуугаад өгөхнээ. Шинэ гарч ирсэн сайднууд би хэрэг ярихгүй гэдэг энэ хэрэгцээ одоо олон нийт тайлбар хэрэгтэй. Хаяг одоо хэрэг нуух гад ингээд сайд болсон юм уу хүмүүс хийх хэрэгтэй. Нэгдүгээрт энэ засгийн газар энэ хууль зүйн дотоод хэргийн салбар хэн нэгний хувийн өмч биш. Энэ Монгол төрийн орчин тогтнол үндэс болсон эрх зүйн төрийн тогтолцоог бэхжүүлэх, дээрээс нь иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах хууль шүүхийн байгууллага шударга бөгөөд ил тод нээлттэй явах бүх шатанда тодорхой байх. Энэ шударга өсгөж байх ёстой бол тэрийг бэхжүүлэх. Шүүхээр хүн иргэн шударгаар шүүлэх ёстой бол тэр тогтолцоог нь бэхжүүлэх. Хууль хяналтын байгууллагаар шалгуулах тогтоогдох бол тэр хардлага сэргэлгээ арилгуулах эрхийг нээж өгөх, нээлттэй байх. Хэрэг төвөг үйлдсэн бол тэр хариуцлага хүлээдэг байх тухай зарчмын асуудлаас өнөөдөр хэн нэгний нэр ус эсвэл альва зүйлээс шалтгаалan ухарч болохгүй. Дээрээс нь эндээс бултах аргагүй асуудал шүү дээ. Тийм учраас тэр аль ч хэрэг байсан. Авилга нь байна уу? Тэр уул уурхайтай холбоотой, зам дэд үтстэй холбоотой, хөрөнгө санхүүтэй холбоотой, төсөв хөрөнгө оруулалттай холбоотой маш олон асуудлуудыг тодорхой болгож өгч эхнээсээ шалгагдаад наадах чинь хууль хяналтын байгууллага дээр явж байгаа авилгатай тэмцэх газар дээр, цагдаагийн байгууллага дээр сая ярьсан өмнө одоо дүүлэн шүүгэн болоод байсан тэр 20 сая $20 холбоотой гэдэг мөрдөн шалгах үйл ажиллагаа нь хэрэг бүртгэлийнхаа шатанд явж байгаа ажлууд байна. За тэр одоо бор техник байна уу, бодин байна уу, эсвэл одоо оюу толгоон байна уу те бүгд үнэхээр одоо хууль зөрчсөн
болвол тэрийг хуулийн байгууллага нэн даруй шалгаж эцэслэн олон нийтэд мэдээлэх ёстой гэж. Үгүй юм бол тэр үгүй гэдгийг хууль шүүхийн байгууллага тодорхой болгож тэр байгууллагууд нь бас мэдээлэл хийх ёстой. Би бас нэг зүйлийг тодорхой хэлсэн те. Хууль хяналтын байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаа бодлогын уялдаатай явна. Тэрнээс шүүхтээр явж байгаа хэргийг сайд гарч ирээд шүүхийн өмнөөс шийдвэр гаргадаг, прокурорын өмнөөс ялдаг, мөрдөгчийн өмнөөс бүх хэргийг задалдаг, эцэст нь иргэдэн өөрсдөө үнэн худлыг мэдэхгүй, хуульдаа идэхгүй, төрдөө идэхгүй, хууль сахиулагчтай идэхгүй, хүүхэн өөртөө идэхгүй гэдгээ мэдхээ байдлаа төөрөлдөж байгаа учраас энийг ултаа суурьтай нэг мөр зэгцлэх ажлыг хийцгээх ёстой гэдэг ийм ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Энэ авилгыг зэгцлэх, авилгын индексийг олон улсын түвшинд бууруулах, дээрээс нь авилгатай болон энэ гэмт хэрэгтэй тэмцэх, цахим гэмт хэрэг, кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, залилангийн хэрэгүүд, хүний эрүүл мэнд, амь насанд халдж байгаа асуудлууд, хүүхэд багцуудын эрх хүчирхийллийг бий болгож байгаа зүйлүүд, энэний ард байгаа хүүхдийн болон хүний эрхийг хамгаалахаас гадна тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх өртсөн сэргийлэх хуулийг нэг мөр суртсан таниулах ажлуудыг эрчимжүүлэх зэрэг асуудлууд байгаа. Энэ олон түмний хараа хяналтанд байгаа хэрэг хинч нуугаад хэрэг хийцэн болвол хийгээгүй болвол хинч гүтгээд хэлмэгдүүлж болохгүй байх юм орчин нөхцөлийг хүссэн үсээгүй нийгмийн захиалга болсон. Цаг үеийн шаардлага байгаа. Хууль хяналтын байгууллагуудын хүлээсэн үүрэг байгаа. Тийм учраас би энэ асуудлууд дээр зарчмын бөгөөд хууль журмын хүрээнд өөрөө хатуу шаардлага тавьж уялдаа холбоог нь хангаж ажиллах хил хязгаарын тогтоох ажлууд. Бид нэр энэ дээр яагаад үнэн бөгөөд бодиттой байх ёстой вэ гэхээр биднийг сонгосон ард иргэд биднийг харж шít. Итгэл өгсөн. Бидний ирээдүйн хойч үе болсон үр хүүхдүүд багчууд харж, биднээс үлгэр дуурайл авч, цаашлаад хөрш улс орнууд гадаад ертөнц биднийг харж байна, ажиглаж байна. Тийм ч учраас би энэ төрийн ордонд хэн нэгэн дур зоргоороо хэрэг ярьдаг. Үнэн худлан мэдэгдэхгүй асуудлуудаа болцгоо. Энэ хооронд хуулийн байгууллага хүчгүүдж сулрах эрсдэл бий болж байна. Хуулийг хэн сахиулах ёстой, хэн хэрэгжүүлэх ёстой, хэн тэрийг ард түмэнд шударгаар шүүх эцсийн баталгаанд болох ёстой юм бай, тэр шүүх байж чадж гэнэ үү гэдгийг урд хурд хүмүүн ажиллаа хийгээгүйс болоод хийхгүй байгаагүйс болоод өнөөдөр хэн нь юу хийдэг нь тодорхойгүй болцсон ийм төөрөгдлөөсөө бүгдээрээ гарцгаая. Ингээд хуулийн байгууллага тэр бие даасан байдлыг хангая. Хууль сахиулах байгууллага өртсөн сэргийлэх ажлуудыг хийлгэе. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа тэр шалгалтын ажлуудаа хинээс ч хамааралгүй нөлөөгүй хийдэг болно. Шүүх нь өөрөө шудраг ёсны баталгаа юм бол эцсийн шүүлтүр юм бол шүүх өөрөө хараат бус бие даасан шийдвэрээ гаргадаг болно. Энийг л бүгдээрээ бий болгоё. Тэрнээс өнөөдөр нэг хэргийг тойрч ярьсаар гоод ардуур нь 10 хэрэг 100 хэрэг замхардаг. Эцэстээ улс орон даяараа хуульгүй улсын дүрмгүй босогчч байдаг ийм одоо тогтолцоогоо хандлагуудаа болио л гэж. Энэ өөрөө тодорхой одоо тогтолцоо бий болох ёстой, бэгчих ёстой. Нэг хүн нэг шийдэхгүй, нэг байгууллага шийдэхгүй. Энийг нийтээрээ бүгдээрээ хамтарч шийднэ. Нөгөө талдаа энэ систем ажиллаж шийднэ. Тийм ч учраас одоо энэ гэмт хэрэгээс өртсөн сэргийлэх энэ залилын авилгын асуудлуудыг эцлэгтэй холбоотой бид энэ цахим мэдээллийн сангаа бий болгоё. Цагдаа, шүүхийн шийдвэр нь улсын бүртгэлэн те. Тэгээд мэдээлэл дээр суурилсан, бодиттой дүн шинжилгээ хийсэн. Дээрээс нь эргэлзээ тэнэгэлзээгүй ухаалаг орчин үеийн технологи инновац ашигласан зөв шийдвэр гаргалтын тогтолцоог бүгдээрээ бий болгоё л гэж яриад байгаа юм тэр. За баярлалаа. Хийсэлсэн оюутнуудын холбоотой эрүүгийн дөрвөн гэмтийг шалгаж байгаа гэдэг нь болохоор газарсан гэсэн. Өнгөрсөн жил гэж хэлсэн юм билээ. Үүний хэрэг удаашрж байгаа дээр таа. Ер нь хэрэг бүртгэлтээр хэрэг замхарч байна. Зөрчлийн хэрэг эрүүгийн хэрэг болж байна. Эрүүгийн хэрэг зөрчлийн хэрэг болж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад бас хавц тэрэг алга болж байна. Хяналтын шатанд очиод удааширч байна. Шүүхтээр очиод бүр завхарч байна, замхарч байна гэдэг асуудлууд бий.
Энэ эргэлзээ тэнгэлзээг тайлахын тулд сая ярьсан байр суурьуудыг би илэрхийлж байгаа. Нөгөө талаараа шалгагдж байгаа гомдол санал ирсэн хэрэг бүртгэл нээгдсэн сэжигтэн гэрчээр татагдсан эсвэл яллагдагч одоо шүүхийн шатанд явж байгаа маш олон хэрэг байна. Би та бүхэнтэй ганцхан жишээ хэлье. Өнөөдөр шүүхийн шийдвэр дээр Монгол Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн 177,900 бараг 177,100 одоо 900 хэрэг байна. Үүний 32,300 иргэний хэрэгтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатнд. Эрүүгийн 6,500 хэрэг байна. Бус нь захиргааны байна. Нийтдээ 4,4 их найдын гүйцэтгэх хуудас бичигдсэн. Энэ гүйцэтгэл нь хангалттай биш байгаад. Тэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл түүний өмнөх процессуудтай холбоотой хууль журмын хүрээнд хийх ажлууд энэ хэрэг гэдэг дээр ялах салах зүйл байхгүй. А нөгөө талаараа саяны асуудалтай холбоотой надад одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. За өөр асуултууд байна уу? Гадаадын иргэн харьяатын асуудал, ажиллах хүчин, цагаачлалын асуудлууд. Дээрээс нь аялал бизнесээр явж байгаа альва улсын иргэдэд тавих манай улсын хууль дүрм журам. Дээрээс нь энэ эрх зүйн орчин маш тодорхой байгаа. Энэ чиглэлийн хүрээнд гадаадын иргэн харьяатын байгууллага нэгдүгээрт гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдийнхаа аюулгүй байдлыг харах, дотоодын аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэн тэргуунд хийж хэрэгжүүлэх асуудлууд байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талаараа аялал жуулчлалын сезон эхэлдэг, бүтээн байгуулалтын сезон эхэлдэг, улиралд эхэлдэг. Цаашлах юм бол гадаад дотоод гэлтгүү бид ч өөрсдөө гадагшаа явдаг, гадаадд оршин сууж байгаа, ажиллаж амьдарч байгаа, ажил эрхэлж байгаа, сурч байгаа оюутан залуучуудаас эхлээд 300 гаруй мянган Монгол улсын иргэдийнхаа эрх ашигыг хамгаалах тухай асуудал, аюулгүй байдлыг хангах тухай асуудал бий. Дээрээс нь орчин нөхцөлийн эрсдэлгүй байлгахтай холбоотой гадаад харилцааны яам, консулын газар, холбогд байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байгаа. Манай улсад оршин сууж байгаа байнгын болон төр, бизнесийн болон аяллаа шугамар ирж байгаа гадаад иргэдийн зорчих хөдөлгөөн түүнтэй холбоотой асуудал дээр гадаадын иргэн харьяатын газар хууль журмын дагуу хяналтаа тавиад хууль зөрчсөн, хэрэг төвөгт орооцолтсон иргэний болон олон нийтийн эрхийг зөрчиж байгаа ийм асуудлууд байвал энэ дээр тэр улсын энэ улсын гэх ямар ч одоо ялах салах зүйл байхгүй. За бус нөр. Нэг дахиад мэдээллийг та бүхэнд өгч. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой бас нэг ажил зохион байгуулж эхэлж байгаа. Улаанбаатар хотод нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн бүх шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой бид хөрөнгөө залилуулсан шүүхийн шийдвэрээр авч чадахгүй байгаа, эргээд эзэн олддоггүй, төлбөр төлөгчин хаяг нь тодорхойгүй гэдэг, шийдвэр гүйцэтгэлийн ажилтан албан хаагчид нь өөрсдөө ачааллаа дийлдэггүй гэдэг, араас нь иргэд хайгаад олдоггүй. Гэтэл бүгдээрээ нэг байшинд суучаад тэнд өдөрт 60-аас 80 мянган санал гомдлууд, гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд яригддаг. Тэгвэл энийг бүгдийг задлж дүүргүүдэд, хороодод шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан албан хаагчдыг иргэдийн дунд орж ажиллах ийм шийдвэрийг гаргаж эх 7 хоногоос эхлээд энэ ажил эрчимжих зохион байгуулалт хийгдэж байгаа. Бид энэ хотын төвдөө нэг байшинд суучаад тэгээд хотын төв рүү ирж ачаал 5 хүн боддоод 60-аас 80 мянга ийм гомдол саналыг шийдвэрлүүлэх, хариугаа авахын тулд тэр байшин дээр түгжирэл, замын бөглөрөл, ачаалал энэ улсын бүртгэл дээр ямар байгаа гэдгийг надаар хэлүүлдэг өөрсдөө бүгдээрээ бас 5 хүн төсөөлж байгаа байх.
Тэгэхээр эх 7 хоногийн нэгд өдрөөс эхлээд энэ сарын сүүлээс эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба хаагчид энэ гүйцэтгэх хууцсын биелэлтийг хангах албан тушаалтнууд бүгдээрээ дүүргүүдэд, хороодод явуулаар болон байнгын ажиллах ийм тогтолцоо руу шилжиж байгаа шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 57,701 хэрэг байна. Гүйцэтгэх хууц бичигдсэн. Түрүүн биелсэнтэй 4.4 их найтын дүнтэй. Тэгэхээр энэ гомдол, энэ төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх. Нөгөө талаараа иргэн аж ахуйн нэгжүүдийн эрхийг хууль бусаар хязгаарладаг. Хэлийн хориг тавьдаг. Хуулийн этгээдийн шууд хариуцагчтай тооцох арга хэмжээ, шаардлагыг хаа хамааралгүй хүмүүстэй хэлмэгдүүлж тавьдаг. Энэ тоо бол 10 гаруй мянга гарцсан явж байна. Хэлийн хоригтой аж ахуй нэгж эрхлэгчид мэдээж хууль зөрчсөн, шүүхийн шийдвэртэй гин буруутаан тогтоогдсон, ял төлбөр төлөх ёстой, ялгаа салгаан тогтоогдсон бол энэ хууль үйлчлэх ёстой. Харин энийг далимдуулж хэн нэгний эрхийг хязгаарладаг, зорчих эрхээс нь эхлээд аж ахуй нэгжийн дансыг хаадаг, хууль бусаар үд төрөнгийг бүтүүмжилдэг ийм асуудлууд бас гомд саналууд их байгаа учраас энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Эцэст нь иргэний зовлон нэмэгдэх, дээрээс нь төр өөрөө хүн сурталыг дамжуулдаг, мэдээллийг дамжуулдаг биш. Хэн нэгэн албан тушаалтан аль нэг сайд ирэхээр асуудал яригддаг, бодлого болдог. Дээрээс нь бодлогын уялдаа холбоогүй, арга зах аргалах маягаар биш, мэргэжлийн арга зүйгээр, мэргэжлийн төвшөнд энэ төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг байх. Энэ тогтолцоог илүү бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармаалт гаргах зайлшгүй шаардлага байна гэж байгаа. Энэ дээр бүх байгууллагууд оролцох ёстой. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Ерөнхий сайд засгийн газар шийдвэрээ гаргасан. Олон нийтийн хэрэгэлзээ, тэнглэлзээ төрүүлсэн асуудлууд байна. Тэгээд нэгэнт удаа засгийн газрын шийдвэр гарсан учраас тэр асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах, тогтоох, эсвэл буруу зөвийг ялгах ёстой бол хуулийнхаа хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бүтээн байгуулалт явах ёстой эсвэл үгүй гэж байгаа бол тэр нь тодорхой байх ёстой. Нэг өдөр нэг шийдвэр гардаг, эргээд өөрчлөгддөг байж болохгүй учраас ерөнхий сайд бас нэг мөр асуудлуудыг нэг талд нь гаргах ёстой гэдэг ийм зарчмаар шийдвэр засгийн газраас гаргалаа гэж ойлгож байгаа.